хийлээ зэрэг товч мэдээлэл багтаасан экспресс мэдээллийн булан хүргэв. Бүгд найрамд хятад ард улсын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд Эбола вирусын халдвар тархах 97% магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоосон байна. За хэрвээ Бээжинд уг өвчний тохиолдол бүртгэгдвэл манай улсад тархах магадлал маш өндөр. За тиймээс иргэдийг онцгийн шаардлагагүй бол бүгд найрамд хятад ард улсын Бээжин хот руу зорчихгүй байхыг мэргэжлийн албан ерөнхий газраас анхаарууллаа. Монголын залуучдын холбооноос гудамж төсөлтөй хамтраад туулын эрэг дагуу 21 км ундаг дугуйн зам мөн амрах зогсоод барихаар болсон байна. За ингэснээр зунаас гадна өвөлж дугуй унах боломжтой болж байгаа юм а. Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан нийслэлийн өдрөөр буюу 10 сарын 29-ны өдөр Чингис хааны талбайд их хотын хямдрал 375 удирдлагыг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хямдралтай худалдаа Чингисийн талбайд 11 цагаас иргэдэд үйлчлэж эхлэх бол 13 цаг 30 минутаас худалдааны цаана цохиж албан ёсоор эхлэх юм байна. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг харьяа газрууд дүүргүүдийн засаг даргын тамгын газрын харьяа хилтэс хороод ихтэйд болон ерөнхий боловсролын сургуулиуд аж ахуй нэгж байгууллага иргэд оролцсон бүх нийтийн цэвэрлэгийг энэ сарын 18-нд хийсэн байна. Сүүлийн үед Монголд аутизм буюу